Хэрхэн харилцагчийн төрөл үн өөрчлөх вэ? Түгэлт цэсний харилцагчийн төрөл үнийг сонгоно. Энэхүү цонхонд бүртгэлтэй төрлүүд харагдах бөгөөд үнийн дүнг тохируулж мөн шинээр төрөл нэмж болох юм. Харилцагчийн төрлийн нэрийг оруулна. Харилцагчийн төрөл шинээр үүсгэхдээ харилцагчдыг шүүлт хийж сонгох боломжтой. Үн хэсэг дээр харилцагчид худалдан авах боломжтой үнийн дүнг тохируулна. Хадгалах товч дээр дарна. Бүртгэсэн харилцагч дээрээ төрлөө сонгох боломжтой. Түгэлт цэсний харилцагчийг сонгоно. Тухайн цонхонд бүртгэлтэй харилцагчид харагдана. Харилцагчийг сонгож төрөл нэмье. Харилцагч дээр дарахад харилцагчийн хувийн мэдээлэл гарч ирнэ. Төрөл хэсэг дээр дарахад бүртгэлтэй төрлүүд харагдана. Нэмэх тэмдэг дээр дарна. Хэрэглэгчийн төрлийн нэрийг бичнэ. Хадгалах товч дээр дарна. Хадгалах товч дээр дарснаар харилцагчийн төрөл өөрчлөгдсөн байна. Өөр хэрэглэгч сонгож төрөл бүртгэе. Харилцагчийг сонгоно. Төрлийг сонгож хадгалах товч дээр дарна. Хадгалах товч дээр дарснаар харилцагчийн төрөл өөрчлөгдсөн байна. Масуу диск програмдаа өөрийн эрхээр нэвтрэнэ. Үндсэн цэс рүү орж харилцагчийг сонгоно. Харилцагчийг нэрээр хайлт хийн. Харилцагч дээр дарахад тухайн харилцагчийн борлуулалт болон захиалга тооцоог харах боломжтой. Борлуулалт үүсгэх товч дээр дарж борлуулалт үүсгэнэ. Борлуулалтын барааг сонгоход барааны үн тохируулсан үнээр өөрчлөгдсөн байна. Хар кофений үн 8600 байсан бол 860 болсон байна. Төлөх товчийг дарж төлбөрийн хэлбэр сонгоно. Баримтын төрлийг сонгоно. Борлуулалтаа харахын тулд тайлан цэс рүү орж борлуулалтын дэлгэрэнгүй сонгоно. Борлуулалтаа сонгож дарснаар борлуулалтын дэлгэрэнгүй харна.